За бүгдийн амгалан айлтгая. Өнөөдөр барчин жидүүн адмит ши. За намаа хараарай. За сумбад адмит ши шатваны гэж. За энэ адмит ши бол бид нэр одуу жүгдүв гэж жүгдүв уншиж байгаа тийм ээ. Жүгдүв дотор бол 9 байгаа. Бочатвагийн одоо хийх одоо гол ажил байгаа. За тэр 9 ажил дотор бол самдун сүг мэжин сүгдан тэргүүтэй 9 ажил байгаа тийм ээ. За тэрнээс бол самсүг буюу тийм ээ. Самдун сүгмэдийн одоо машин нэмжүг нэрдэг. За ижид тэргүүтэй самсүг мөн одоо адмит ши гэдгийг бол онцгойлно тайлж ярья гэдэг. Тийм ээ. Тэрний бол самсүгийг бол уншаад дүүрсэн байгаа. Одоо адмит ши тийм ээ. Самдан нэгдүгээрт нь бол самдан, хоёрдугаарт нь сүгмэд. Тэгээ гуравдугаарх нь бол адмит ши. За сумба адмит ши шатваны гэж. За гуравдугаар адмит ши номноход бол 4 байна гэж. Адмит ши шатваны адмит ши барчин жидүүн нева адмит ши шатвала ши өдөө гэж. За жидүнгийнхоор бол самсүг гэд нэг тоолоод тэгээ хоёрдугаарт нь бол юу гэж тийм ээ адмит ши. За адмит ши шатвала ши өдөө гэж. За дөрвөн хэсгээс үзүүлнэ гэж. Жүү уг шалтгаан, овоо мөн чанар, ява ялгал, дашид гэдэг нь бол одоо нэр томьёоны одоо тайлбар тийм ээ. Ягаад одоо адмит ши юм бэ гэх. За ийм одоо дөрвөн хэсгээс үзнэ гэж. Амбуу жүү өдөө. За адмит шигийн одоо уг шалтгаан жүү ямар байх вэ гэхээр игийн намши жидингийн адмит ши жидвийн нюадэ адмит шигийн жүй жин юм гэж. Жүй жин. За игийн намшигийн дээр тийм ээ бол одоо сэтгэл игийн намшигийн дээр адмит ши жидвийн нюа гэдэг нь бол тэр одоо таглишгүй дөрөв гэж байгаа. За түүнийг одоо үүсгэхийн нюа буюу одоо нюа гэдэг нь бол зүгээр одоо орчуулах юм бол чадал гэсэн үг тийм ээ. Утга нь энэ дээр юу гэж бууж байгаа гэхээр түүний одоо тэр хөрөнгө нь 5 адмит ши жидвийн игийн намшигийн дээр тийм ээ. Игийн намшигийн дээр адмит шиг төрүүлэх тэр үндэс хөрөнгө нь нюа. Тэр үндэс хөрөнгө бол адмит шигийн жүй жин тийм ээ уг шалтгаан юм гэсэн. Адмит шигийн жүй жин юм гэж. За адмит ши домбийн гэви шинэндээ адмит шигийн дагжин гэж. Уг шалтгаан дотроо бол хэд хэдэн тийм ээ жүү гэдэг хэсэг дотроо бол жин, дагжин, дема тагжин гэсэн за ийм шалтгаан тийм ээ. За дагжин гэдэг нь бол юу гэхээр адмит ши домбийн гэви шинэндээ адмит шигийн дагжин юм гэж. Бүр болсон. Үгшүүд. Адмит шиг одоо үзүүлж байгаа, зааж сургаж байгаа буйны багш садан болвол адмит шигийн одоо төрөх, сэтгэл төрөхийн нэг нөхцөл шалтгаан. Тэр нь бол дагжин гэж байна. Жүжин дагжин, дема дагжин энэ төргээд бол дүүрэний одоо хэглэм чимбийн намш дээр бол тийм шүү дээ тийм ээ. Дагжин. За адмит шигийн аруул дема дагдуу жүмийн адмит ши жидвийн ригвадэ адмит шигийн дема дагжин юм гэж. Адмит шигийн яг өмнөх аруул дема дагдуу гэдэг нь яг өмнөх одоо тэр оюун ухаан байгаа шүү дээ тийм ээ оюун. Тэрний үргэлжилт нь бол одоо дараагийн агшиндаа адмит ши болж одоо төрж байгаа. Тэр оюун бол тийм ээ адмит ши төрхийн яг өмнөх одоо тэр оюун бол адмит шигийн бол дема дагжин буюу нин дарив тийм ээ. За дема дагжин юм бол тийм ээ. Тэгэхээр жүжин за жүү гэдэг дотроо бол жүжин, дагжин, дема дагжин гэсэн ийм гурван зүйлийг бол хэлдэг тийм ээ. За невон овоола ни өдөө гэж. Мөн чанар дотор нь бол 2 байгаа гэж. Овоола ни өдөө жийн овоодан живргийн овоо гэж.
ерөнхий одоо мөн чанар болоод тус тусынх нь одоо мөн чанар гэх тийм ээ. За жийн овоо, живргийн овоо гэсэн хоёр хэсгээс үзүүлнэ гэж мөн чанар. За нэгдүгээр хэвтэр ерөнхий мөн чанар буюу жийн овоо гэдэг нь дамбууяд дээшийн ментүн чогдон барилвын чадвар. Ментүн чогдон барилвын чадвар гэж. Нөгөө одоо цадмид чи байгаа шүү дээ тийм ээ. Тэр дөрвийн үл цохилт зүглүүгээ хахын одоо ялгамжаа гэж. Эсрэг нөгөө цадмид чигийнхаа эсрэг одоо бас дөрвөн тал байгаа шүү дээ. Тэрнээс нь бол хагдсан ийм ялгамж байгаа. За дараа нь бол өөр нэг ялгаа нь юу гэхээр нэмбийн чадвар буюу ерөнгийн одоо гуравдугаарх нь бол мигвийн чадвар, зорилтын ялгамж, жидлэгийн чадвар. Тэр үйл ажиллагааных нь ийм дөрвөн болоо. За дамбууд өвдөө гэж. Римбадар, ноцсон, намцай, мигава шиг намдан бар. гэж. Ментүн чогдон барилвын чадвар гэдэг нь ихнийх нь. Дээшийн ментүн чогдон барилвын чадвар гэдэг нь яг одоо дараалчлан болвол Римбадар, ноцсон, намцай, мигава, дочиг. Энэс нь бол салах ийм одоо ялгамжаатай юм. Няваад өвдөө гэдэг нь нямбын чадвар. Дээшин банжаа дэдэгийн нямбут хувь. За гуравдугаарх нь бол мигвийн чадвар нь юу гэж байна? Дээши хэмжаан лам гэж. Цадмичээ бол дөрвөлээ. Амтанд бол одоо зэрэгдэх юм анхаарал тийм ээ. Гол орон мигвэл нь бол хэмжаан лам. Яваад өвдөө гэж. Жидлаа гэдэг нь энэ дөрөвдүгээрх нь жидлагийн чадвар үйл ажиллагаанууд бол дээши хэмжаан нам мемберж зэрэг амтан нугуудыг бол боловсруулах юм аа. Боловсруулан үйлдэх нь бол сэтгэлийн. Энэ бол жанлаа. Энэ төдөж Дэмби цамба ментүмбан амбар мэдэг ичээдан эгван намба сумлаажуг хэмжаан намны юммижээд Дэмбин цумба ментүмбан Дэмбин амба гэж. Дэмбин амба ментүмбан за ментүн чуг банва амба ява гэсэн буян гэсэн. Амба Дэмбин ява ментүмбан амбар мэдэг ичээдан мигван намба сумлааж хэмжаан намны юммиж. За саяны дээр гарсан бүгдийг нэгээр нь үүсгэж байна шүү дээ. Хэмээн зарлигласан. За Нева живргийн овоо юу те. За тус тусынх нь ялгал нь бол гүндүүлээ. Жамба ганшана гэж. За жамба цадмид буюу жамба ганшана гэж. За Монголынтай байгаасаа гэж. Нэг юмтай болоосоо гэж. Тэгээд бидний тийм юмтай байгаасаа нэг юмтай байгаасаа. Энэ нь бол Монголын амтан болвол амгалантай байгаасаа гэж боддог бол жамба гэж байна шүү дээ. За жамба гэ гүндүүд юу гэсэн бэ? Жамба ганшана. Жамба ганшана. Самданла дэндэ гэж. За дагжин самданла дэндэ. Самдангийн уншила дэндэ гэсэн тийм. Дагжин самдангийн уншила дэндэ. Хэмжаан намлаа. Яваадан хардур шог жигвийн хамбин най яндагур жур бид инэнзэн. Тэгэхээр бол жамба гэдэг нь бол тэр сэмдэн тийм ээ. Жамба гэдгээ ямар одоо сэтгэл дээр бэлтгэн гэхээр самдангийн унши дээр тулгуурлаад тэгээд тэн дээрээ болохоор зэрэг хэмжаан нам тийм ээ. Амтан нугууд бол амгалан лугаа учрах болтугай хэмээсэн ийм одоо санаа. Амгалан лугаа учрах болтугай гэсэн. Амгалантай болоос амгалантай байгаасаа амгалан лугаа учрах болтугай гэсэн.
대화등 대위주등 담불줄지 гэдэг 심장 담지 대화등 대위주등 담불줄. За ингэж бодож байгаа яндаг урж үрийн дэнгэн зэн гэдэг бол зэжигдүнэ. Дэнгэн зэн. За шэрв гаян бадан эдэгдэн цүмбэрдэн би симдэн симзажунгийн чön намсоо гэж. Чön. Шэрв гаян дэнгэн зандан мөн яг шэрв гаян бадан эдэгдэн цүмбэрдэн би симдэн симзажунгийн чön намсоо гэж. За мөн одоо амгалантай байгаасаа гэж бодлоо. За тэгээд тэр нь бол шэрв гаян ба буюу адмит дугуйн шэрв, онид дугуйн шэрв. За энд нь бол эдэгдэн цүмбэрдэн би симдэн симлажунга буюу симдэн симжунлажунгийн чön. За энэ хэсгийг бол яг дараа нь бол ойрог унш. За нинжи ганшинаач нинжи цадмит. За ингээд тодруулчих тийм ээ. Жамба гэдэг нь бол яваадан бардуур шок госон. За нинжи ганшина самданда дэндэ. За мөн адилхан бол самдангийн уншила дэндэ симжан намла унгалдан барлуур шок. Нэгүүлсэнгүү сэтгэл гэдэг бол нэгүүлсэнгүү гэдэг нь бол зовлонгоос хагц болт. Дөрөв нь бол амгалантай болтгой гэж бодож байгаа нь бол асархгүй сэтгэл тийм ээ. Одоо зовлонгоос салаасаа нэг юмнаас хагц салаасаа нэг юмнаас тийм ээ тэр нь байхгүй байгаасаа гэж бодож байгаа нь бол зовлон. Энийг бол нэгүүлсэнгүү. Тэгэхээр нэгүүлсэнгүү сэтгэл буюу нинжэ цадмит гэдэг нь бол нинжэ ганшана самдандан дэндэ самдангийн уншила дэндэ гэж шүү дээ. Самдангийн унши дээрээ тулгуурлаад амтан нугаа зовлон лугаа хагц болтгой гэмээр бодож байгаа ийм санааг хэлж байгаа маа. Самбина яндаг урж үрвэ амашино гэдэг нь самбина яндаг урж үрвэ дэнгэн зэн гэсэн тийм ээ. Зовлонгүй бол тийм ээ. Синжан тамжид дунгуулжийн жүдэн барлуурж үрж гэж байгаа шүү дээ тийм ээ. Зовлон болоо зовлонгийн шалтгаанаас салах тухай гэж. Амашино гава ганшина гава цадмит. Гава ганшина самдалда дэндэ за мөн адилхан самдангийн уншила дэндэ симжан намла девадан ми барлуур шоо гэж. Энэ луга үл хагц. Нөгөө түрүүнд амгалантай байгаасаа гэсэн тийм. Одоо уулзлаар гава цадмит гэдэг нь тэр амгалангаасаа үл хагц бол. Ийм самбина яндаг урж үрвэ дэнгэн зэн гэж маш. Даним цадмит. Ингээд дөрөвдүгээр хөнтэй тэгш агуулах одоо ийм хэлэн юу хэлж байгаа юм бэ гэдэг даним цадмит буюу даним цадмит ганшина самдалда дэндэ мөн адилхан самдангийн уншила дэндэ симжан анда памби самби хэмбин самби на яндаг урж үрвэ дэнгэн зэн гэж яваа амаш гэж ийм туслах одоо ийм санаа бол яндаг урж урваа гэж санаа. Тэгээд тэр цаашаа улбаалаад одоо тэгээд үйл ажиллагаа болчихсон шүү дээ тийм ээ. Гэж бодож байгаа энэ самантыг бол аним цадмит гэж. Жишээ цадмит чи дагжин мигва намба нгову догдон дэмбэн гоноо гэж. Дагжин тийм дагжин нь бол самдангийн уншила дэнэ гэсэн тийм. Мигва симжанла мигва намба бол тусын янз янзын намба байна шүү дээ. Зовлонгоос хагц болтгой амгалантайгаа учрах болтгой учирсан амгалангаасаа үл хагц болтгой. Тэгээд туслах юм санаа. Намба ов дог нөхөр янз янзын шэрв тийм ээ дагнад дугуй шэрв эрдэг дугуй шэрв донёд дугуй шэрв янз янз зүйл тийм ээ. Ийм одоо үүднээс бол хомсон байна гэж. Сумба ева ёдтэй гэж. Сумба ева. Ялгал ямар дотор ялгаатай вэ? Жамба цадмитла симжан дамламыг би жамба цадмит гэж. Жамба цадмит гэдэг дотор тийм ээ. Тус нь одоо ингээ ялгал нь бол яах вэ гэхээр жамба цадмит буюу синжан тамжид яваадан дэвижүүдэн дамбурж үрж гэж бодож байгаа энэ одоо таглашгүй одоо энэ сэтгэлд бол зөвхөн амьтанд одоо чиглэсэн ийм жамба цадмит гэж байдгаа гэж. Симжан замламыг хүн амьтанд үгүй. Симжан замламыг жамба цадмит гэж. Чойламыг жамба цадмит гэж. Чойламыг жамба цадмит. Мигмитламыг жамба цадмит зоригдолгүй. Мигмитламыг жамба цадмит гэж 3 байна гэж. Тэгээ огмаалаян зэрэг дэвичэр. Ингээд доод 3-т ч гэсэн бол ингээд яг энтэй адил. Синжанламыг нинжэ цадмит
Чойла мигмийн нинжэ цадмид, мигмидла мигмийн нинжэ цадмид тийм ээ. За тэгээд нөгөө юу вэ? Аваа цадмид, аниум цадмид зүйлэр бол мөн адилхан яг Синжан замла мигва, чойла мигва, мигмидла мигва ялгаж болно шүү дээ тийм ээ. За чойла мигва, за Синжан замла мигва гэдэг нь бол зөвхөн одоо энэ 6 зүйлийн амьтанд одоо чиглэсэн ийм жамба цадмид асрах байсан. Энийг бол Синжан замла. Чойла мигвийн жамба цадмид гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр мэрдэгва тэргүүтнийг одоо онж таньж мэдсэн ийм оюунаар бодтойгоор ингээд эзлэгдсэний үүднээс одоо цархуй сэтгэл төрүүлж байгаа гэх тийм ээ. Мэрдэгва дугвын лоо ngойс ус юм ба. Мэрдэгва дугвын лоо ngойс ус юм бийн гоноо бацаа. Мэрдэг дуул дондаг мэтэргүүтэй Димбашийн 16 одоо алхамжаа байгаа шүү дээ тийм ээ. Мэрдэг дуул дондаг мэт за тэгээд Гүнжүнгийн Намбаши жүү гүнжөн равжэжин тэгээ гогдон ламдан тэргүүтэй энэ дөрвөн үнний 16 чачуу байгаа. За тэр тэргүүтнэр бол одоо өмнө нь гад тэр одоо тэр сэтгэлийн ааг нь үргэлжилж байгаа үедэр бол тэгээ жамба цадмидыг бол хэлж байгаа шүү дээ тийм ээ. Мэрдэгва тэргүүтнийг бол тоглосон юм лоо буюу оюунаар бодтойгоор эзлэгдэх энтрийг бол өмнө зөндөө ярьсан шүү дээ тийм ээ. Мэрдэгва суг, мэрдэг суг жүдэг лоогоор хойс үсэмбийн гоноо чөлөөмиг жамба цадмид тийм ээ. Тэрийг бол чөлөөмиг бацад. За мигмидла мигмийн жамба цадмид бол тэр энэ гэхгүй энд байгаа шүү дээ тийм ээ. Зоригдлгүй зориг тийм ээ. За ийм жамба цадмид сүм байдаг юм гэж. Тэгээ огмалаа рэг дэвиж гэж дараагийнх дээр нь тийм ээ. Жамба цадмид тэр байгаатай адилхан нинжэ цадмид, гава цадмид, аниум цадмид дээр ч гэсэн ингээд жишээд мэдэрээ гэж. За шива цадмид шивийн дадун шатуу ёдтэй гэж. За цадмид буюу таглашгүй гэдэг юм уу юу гэх юм. Энийг тэг хэмжээшгүй ч гэдэг юм уу. За ийм нэр томьёо өгсөний юу юм гэхээр бумжи ножимлаас гэж. За бумжи ножим энэ доо үстэй бумжи ножимлаа Синжан цадмид цад мебала мигвадан гэж. За таглашгүй олон амьтанд бол зоригдож байна. Мөн уяныг бол цаглашгүй хураахын уг шалтгаан болж байна. Хог цадмидвийн жүр вадан чо цадмидва товын жүр. Мөн бол одоо цаглашгүй олон одоо эрдмийг бол тийм ээ ном байгаа нь бол эрдэм хэл төрүүлэх тийм ээ. Энийг олохын уг шалтгаан болж байна. За бэлгүүн түүгээрээ дамжаад бол бэлгүүн цаглашгүйг бол эдлэгийн орон болж байдаг. Газ цадмид гэж бол номос юм тийм ээ гэж хэмээн өгүүлсэн болоо хэмээн зарилгалсан мэт. За доонд бол ингэж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Доонд Синжан цадмид бала мигва буюу таглашгүй олон амьтанд зоригдож байдаг. Тэгэхээр бол энэ цадмид чи бол баг хөлгөний одоо янтой 10 жил ч гэсэн бол байж болно гэж байгаа шүү дээ тийм ээ. Эдгээр бол хүн өөрийн одоо хатад нирваныг одоо чухалчсан байдаг боловч мөн одоо цаглашгүй олон амьтныг одоо зовлонгүй байгаасаа амгалантай байгаасаа их мэтлэнгээр бол цадмид шиг бол ганцхан юу одоо баг хөлгөнийхэнд байхгүй зүйл бол Синжан тамжид гэж бодох бол энд бол тийм ээ. Гэж тамжид түүнээс биш цаглашгүй олон амьтныг бол одоо зовлонгоос цаглашгүй олон амьтныг бол нирванд хөтлөх тэргүүтэн бол маш их одоо буян хийж маш олон амьтны бол тусыг хийдэг байгаа шүү дээ тийм ээ. Юу лээ Шэрон юм бод ч гэсэн байгаа шүү дээ тийм ээ. Дагад пүмбэрэла гэлэнгийн гиндэн чүмбодон жанчуусимби гиндэн чүмбо гэдэг гэлэнгийн гиндэн чүмбо гэдэг баг хөлгөний одоо нянта харамчлуудыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр
хөлгөний номжох гэсэн бол нямтай баг хөлгөнийхэн болов сон. Илэнгийн гиндэн ч юм болон жанчуулсан би гиндэн ч юм бол хөлгөний одоо маань тийм ээ. Тэгэхээр баг хөлгөнийхэн ч гэсэн их хөлгөний номыг сонсч байдаг. Тэгээд бол их хөлгөний бурхан их хөлгөний ийм ном ингэж айлцсан гэж бас дамжуулах энэ төр байгаа гэж байгаа шүү дээ тийм ээ. Гэх мэтлэнгээр бол тэгээд бол олон амтан цаглагчгүй мөн олон амтанд бол тусыг хийж Синжан тамжид гэдэг бол бөмжön ножмлаа бол Синжан цад мэдвүла мигва учраас цад мэд гэж нэрлсэн байна. Хог цад мэдвийн жүр ба буян одоо цаглагчгүй их буйныг хураах уг шалтгаан болж байдаг. Мөн одоо цаглагчгүй их номыг одоо олох эрдмийг олохын уг шалтгаан болж байдаг. Тэгээ бэлгүн цад мэдвийн жөдөлдөө жүрвийн чир цад мэдва гэж цаглагчгүй хэмээн бол нэрлэх юм аа. За энэ бол зүгээр нэр томьёоны хувьд ягаад тэгж нэрлсэн бэ гэдгийг тайлбарлаж байгаа хэрэг болохоос биш. Зүгээр яг чаваа бол байхгүй шүү дээ. Чаваа ёд. Замрэва Тадмид жигдэн ламжи чачөөдан тадмид жамсуг шие намшигдаг тадмид лүмрэг жанжи жандэ шат тадмид лосол самбис аварж гэж. Энэ бол ингээд хоёр байгаа энэ баргавчийн цагрын. Энэ үрээд бол арчин жидэнгийн хувьд цадмид шийн намшиг бол энэ үрээд хүрч байгаа. Залгуулад хэдүүлээ барчин тажууд дээр цадмид шиг юу гэж тавьсан бол тийм ээ. За тажууд дээр бол сумба гэсэн байна тий. За хамдан шадва, сүгмэл шадва, тэгээ сумбад цадмид ши шадва гэсэн тийм ээ. За тэгээд цадмид ши шадваны Живи жуи ванду жана гэж. За цадмид ши төрөх гэл төрүүлэх тэр уг шалтгааных нь ихэнд тэр талаас нь бол игийн намшижидингийн цадмид ши жидвийн нүвадэ гэж. Цадмид ши жидвийн нүва гэдэг нь савн гэдэг маяг тийм ээ. Савн хөрөнгө гэсэн маягаар. Нүвадэ цадмид ши жүжин юм жүжин. За цадмид ши дөмби гэвэ шэнэндэ цадмид ши ийн агжин болно гэж. Цадмид ши алог дэма тогдож үнэ цадмид ши жинүжин ригвадэ цадмид ши дэма тагжин гэж. Энийг бол яг энэ дээр тийм ээ. За овон ондож байна. За мөн чанарынхаа хувьд бол самдангийн уншилаад байна гэж байгаа. За энэ дээр бол түрүүн жидэн дээр самдан юглээ самданлаад байна гэсэн байл тийм. Тэр самдан гэдэг байгаа ч юм уу самдангийн унши. Самдангийн уншилаад байна. Самжаа нам деватам пардужин намбажинжин риксу навийн динген зандан шэрв гаарунде ямба цадмиджин цанид. За энийг бол одоо чэйжлэх хэрэгтэй. Энэ цанд нь байна тийм ээ. Цанд нь бол энэ баг биш. Энэ бол цанд нь баг. За самдангийн уншилаад байна. Инхэн одоо жамба цадмид бол нэгдүгээр тэмдэн самдангийн уншид товлсон баг. Тийм үү? За тэгээд самдангийн уншид товлохын тулд бол бид нар өмнө ярьсан самсуг үзэх тийм ээ. Тэгээд бол заавал шинэ тов. Тэгээд шинэгийн дараа бол одоо нэрдэг идлаж идвэн лай дамбуу тогтоод тэгээд одоо цаны сүсээр юу аяж мава аяж тэгээд равду ямба аяж гаваду аяж тэр журва таян барай аяж тэгээд самдангийн уншид товлсон тийм үү. За тэгээд тэр самдангийн уншид самдан дамбуун уншид дээрээ тулгуурлаад тэгээд одоо амтэн нугууд бол амглан луга ухраасаа хэмээн бодож байгаа ийм одоо байдалтай риксу найва гэдэг нь бол энэс цаашаа өшөө одоо өчтэйгэр бодох бол багтааж оруулж хэлж өгж байгаа шүү дээ риксу найва. За ийм дэнгэнзэн шэрв гарун. За ийм дэнгэнзэн самдангийн уншилаа дэнэ байгаа учраас нэгдүгээр дэнгэнзэн шэрв гарун гэдэг нь шэрв жисэмба буюу одоо тэрдэг ба тэргүүтийн тоглосон шэрв тийм ээ. Оны донсон дугуй шэрвч байж болно шүү дээ. Оны дугуй шэрв. За ийм одоо харах юм бол энийг бол жамба цадмид гэнэ гэж бацад. За мөн хааш дэла дэнэ гэж. Тэгээ самдангийн уншилаа дэнэ гэж. Самдан уншилаа дэнэ Симжаа нам дунгалдан баралдужийн амбажинжи риксу навийн дэнген зэндан шэрв гарундэ нинжэ цадмид. Гэж. Нинжэ цадмидын бол энэ тийм ээ. Амтэн нугууд бол самдангийн уншилаа дэнэ. Тэндэн тийм ээ сэтгэл бол самдангийн унши байх хэрэгтэй. Тэн дээрээ бол яг нь дуурлаад амтэн нугууд бол зовлон луга хагцаасаа гэж бодож байгаа. Ийм байдалтай риксу навийн дэнген зэндан шэрв гарунд бол нинжэ цадмид. За дэла дэнэ мөн самдангийн уншилаа дэнэ Симжаа нам деватан ми барлуурдодвийн амбажинжи риксу навийн дэнген зэндан шэрв гарундэ аваа цадмид.
Ингээд бол жамбаа цадмид, инжээ цадмид, гаваа цадмид тийм ээ. Гаваа цадмид гэдэг бол мөн түрүүн адилхан байна тийм ээ. Нөгөө амгалан луга үл хагцаасаа гэж хэлж байгаа. Тэгшүүн навын дингийн зан дэшээр бол гаваа. За дээлэ дэнэ Симжаа намла Пембердод би намбаа жинжээр ихсүүн нам тийм ээ. За самдангийн ошиолод байна гэж тулгуурлаад бол хамаг биш одоо яг амтан нугууд бол яг нь амтан нугуудад туслахыг хүссэн ийм байдалтай одоо дингийн зэн ширүү аль нэг бол аним цадмид яг ингээд энэ дөрв бол мичиг гэж байгаа шүү дээ тийм ээ. За жамбаа цадмидлаа энэ. За энэ бол тус тусынх нь танид бэлэг чанар одоо тодорхойлтон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бол цээжлэх хэрэгтэй. Тэгэх юм бол одоо инжээ цадмид, гаваа цадмид, аним цадмид, жамбаа цадмид гэдэг нь юу юм бэ гэдэг бол мэдээд байж байна тийм ээ. За жамбаа цадмидлаа ийна гэж. Жамбаа цадмидлаа ийна. Синжаан замламигийн жамбаа цадмид. Энэ бол хүн одоо амьтан зөвхөн юм. За чойламигийн жамбаа цадмид жишээ нь бол Симжаан тийм ээ. Амьтад бол мөнх ус юм а гэж. Симжаан мэрдэгвэр дугуйн ширвжис мойс ус юм би. Ийм одоо юм ба. Тийм шүү дээ. Амьтан бол мөнх ус юм а гэж бодож байгаа. Ийм бодлоор эсвэл одоо хоосон чанартай юм а гэж. Эсвэл одоо дагнад юм а тий. Бие үгүй юм а. Ийм одоо онж мэдсэн ийм бэлгүүнээр бол за ийм сэтгэлийг бол жамбаа цад. Чойламигийн жамбаа цад гэдэг. За мигмидламигийн жамбаа цад. Мигмидламиг. За жишээ нь бол Симжаан Дэмбэр медвар дугуйн ширвжис мойсус юм ба. Мигмидламиг. Симжаан Дэмбэр мадуа үннээсээ бүтээгүй маа. Амтан нугууд бол амьтад бол үннээсээ бүтээгүй маа гэдэг ийм одоо бодлоор яг нь онж таньж мэдсэн бэлгүүнээр бодтойгоор эзлэгдэн гэдэг маань бол яг тэр одоо юу гэдгийг амьтад хоосон чанартай юм үннээсээ бүтээгүй юм байна гэдэг ийм одоо зүйлийг бясалгаж байгаад тэр бясалгалын одоо ааг нь буугаагүй байгаа зэрэг бол зүгээр эзлэгдсэн гэж хэлж байгаа шүү дээ тийм ээ. Мигмидламигийн жамбаа цад. Симжаан Дэмбэр мадубар одоогийн ширвжис хойс үсэн юм. Тэгээ огмаа намлаа яриг дээ гэж. За ингээд доод бол одоо тийм ээ. Нөгөө юу лээ. Нинжээ цадмид, гаваа цадмид, аним цадмид дээр бол ингээд жишээд мэдээ гэсэн. Жир жамбаа ина. Яваадан пардужийн жамбаа юм би мачаа. За ер нь бол асаргүй сэтгэл гэдэг бол заавал амгалан луга ухраасай гэж бодож ийм одоо асаргүй сэтгэл байх бол албагүй юм а гэж. Албагүй юм а. Жамбаала юунгийн жамбаа гэж. Жамбаала за асаргүй сэтгэлд бол юунгийн жамбаа буюу сэтгэл зохистой байдаг. Мөн Яваадан пардужийн жамбаа гэж хоёр байдаг юм а гэж. За тэр Жумбра мангдун дотор байдаг тийм ээ. Аршид эндэн соо юунгийн жамбаа гэж байгаа шүү дээ тийм ээ. Амьтдыг бол одоо өөрийнхөө их шиг тэгээд ачийг хариулахын юмсан энэ одоо ийм бодлуудаар ингээд бодсоор байгаад яг нь дараагийн одоо төвчөнд очих дээр зэрэг бол хамаг амтан бол сэтгэл зохис. Одоо тэр юу гэдгийг миний дайсан одоо тэр нь тухгүй тэр надад би тэрэнд дургу гэдэг ийм шалтгаан байхгүй болж тийм ээ. Хамаг амтан бол одоо өөрийн ээж шиг юм. За надад одоо энэ насны миний ээж шиг одоо хамаг амтан бас урд төлөвлөд ээж болж байсан. Энэ насны ээж шиг ачтай юм. Тийм ачтай учраас одоо ачийг хариулах юмсан гих мэтлэнгээр ингээд ламирн дээр айлцсан тэр бодитгэлийг үүсгэх одоо хоёр одоо гол аргын нэг болсон Жумбра мангдун гэж байгаа шүү дээ тийм ээ. Майдрын гэгэнээр дамжаад тэгээд одоо пагва тогмодог Жумбра мангдун гэж байгаа шүү дээ тийм ээ. За энэ одоо аргыг дотор нь бол юунгийн жамбаа гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бол хамаг амтныг ээж шиг ачтай ачийг хариулах юмсан гэж байгаа зэрэг бол дараагаар нь хамаг амт сэтгэл зохистой бол. Сэтгэл зохистой юм төс тэр одоо хамгаалалттай байгаасай гэж
асахгүй сэтгэл зохистой бол ийм үе. Тэрийг бол Еонгийн жамбаа. Тэгээд бол дараагийнх нь бол Девадан Бардужийн жамбаа гэж бол хоёр байдаг. Ёвичэрдээ юу гэж Жумра Мангдунгийн Нанцундуу журмын жамбаа дээ. За энд байна шүү дээ. Жумра Мангдун буюу одоо бодис төлөвийг төрүүлэх хоёр үндсэн арга байгаа шүү дээ. Жумра Мангдун тэгээд дагшин хэмжээ гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Өөрөөрөө бусдыг одоо арилж бол бодис байгаа юм хоёр арга байгаа, тийм ээ. За тэр Жумра Мангдунгийн дотор байгаа жамбаа гэдэг чинь бол Еонгийн жамбаа юм. Тэр жамбаа чинь бол сэтгэл зохистой асахгүй шүү дээ. Энэ бичэрдээ Еонгийн жамбаадан Девадан Бардужийн жамбаагаар Чимама юм. Тэр Чимама Дуна Девадан Бардужийн жамбаа Унгалдан Бардужийн Нинжийн юу юм бартал Мадува дийж байна. Амирамжийн сундан галваа юм гэж. За энэ тухай бол амирам дээр маш тодорхой амирам дээр байгаа тийм ээ. Одоо бодмөрийн зэрэг Богдламын зохиосон бодмөрийн зэрэг их бодмөрийн зэрэг номон дээр бол бодис сэтгэлийг одоо төрүүлэх үзэгний за амирамжийн сундан гал жамбаа чимбуу ина жамбаа цадмид юм бэ мачуу дээ. За их асархуй сэтгэл ина жамбаа цадмид байх вэ. Дэниела муши ансунгийн дэнла цадмидшин ойсуу сардууж яваа мэдээ гэж. Дэнла самдангийн ойшин юмжиг сардууж яваа мэдвар шатсан би. За муу заяаны төрөл дээр бол тийм ээ. Муу заяаны төрөл адгуус бэрд хам муу заяаны энэ төрөл дээр бол цадмидши бол шинээр одоо хүрэх гэж бол байхгүй маа гэж. Чи бац инжи цадмид аваа цадмид даним цадмид энэ дөрв бол өмнө төрөөг нь шинээр төрөх гэж бол муу заяаны төрөл дээр байдгүй. Яагаад вэ гэхээр муу заяаны төрөл дээр самдангийн ойшин юмжиг бол шинээр төрөх байхгүй гэдэг бол өмнө одоо ном гэж гэж хонарэ гэж. За тэн дээр нь бол юу гэж асуулт асуусан. Хонарэ. Явар таал гэж. За самдангийн ойшин юмжиг сардууж яваа ёо гэж. Ансунгийн дан. Муу заяаны одоо юун дээр бол төрөл дээр энэ ансунгийн дэн гэдэг байгаа чинь бол гол нь одоо зүйдэн төрөл авсан бие энэ бол одоо муу заяаны бие төрөл авсан тэр талаас нь байгаа шүү дээ. Ансунгийн дэнла явар таал гэж. Ансунгийн дэнла самдангийн ойшин юмжиг сардууж яваа явартал ансунгийн дэнла жамбаа чимбуудан нинжи чимбуу сардууж яваа явэчэрнэ мачав гэж. Муу заяаны төрөл дээр бол их асархуй сэтгэл бол их нэгүүлсэнгүй сэтгэл төрөх байдаг шүү дээ. Тийм учраас бол самдангийн ойши бол бас төрж болно гэж үздэг л да. Хажиг бол тэгж бод. Тэгэхээр бол харанлаг бол мачав гэж. Эдгээр муу заяаны төрөл дээр асархуй сэтгэл энэ нэгүүлсэнгүй сэтгэл төрөх байдаг боловч тэглээгээд юу самдангийн ойши бол жээ гэж. Мачова марева гэж. За өгүүлрүүн өгүүлэх нь ховуу шээшээ дэндан рэглэмшээ үви чочид талцав чэжиж тэгүр жомжом логмрын голва жом гавдар сансан халгад ленсумсан чэжаваны аргавжийн зэгсүү жадваа гэж. За энэ хүрээд бол яг парчин таждын адмичиг одоо номсон хэсэг нь бол энэ хүрээд бол өндөрлж байгаа юм. За хэмээн өгүүлсэн нь бол яг завсрын одоо шүлэг болоо гэж. Ингээд дараагийнх нь бол зуны жачиваа цогдв. Тэгээд годв, зүгдв бол ингээд дүрч тийм ээ. Тэгээд цогдв. Дараагийн дээр цогдв. Би бол батжин жетэн гос.